Хай бүгдээрээ сайн байцгаана уу? Ингээд Солонгос улсын Тэгүү хотоос эхлэлтэй Вьетнам улсыг зорьсон 4 Монгол оюутны өөрөвчтэй аялалд эхэлж байна. Тэгэхээр та Вьетнам улс руу аялахад хэдэн төгрөг болдог болов? Заавалжгүй аялын компаниар явах ёстой юу? Өөртөө явбал яадаг бол гэж боддог бол бас та Солонгост сурж амьдардаг Монгол оюутан бол заавал энэ бичлэг үзээрэй. Учир нь гэвэл энэ аялалд явж байгаа би дөрвөлээ Солонгос улсад ажиллаж амьдарч сурдаг оюутнууд, бакалавр, магистр, докторийн зэрэгт суралцж байгаа ийм оюутнууд өөрсдийнхөө мөнгөөр Вьетнам улс руу аялах гэж байгаа. Бид нар ч гэсэн тантай адилхан шигдаан, буудал, пенэжмд ажилладаг. Тэгэхээр та ч гэсэн боломжтой. Харин хэрхэн яаж явах вэ гэдгийг энэ бичлэгээс хараарай. Тэгээд subscribe дарж, лайк дарж, комент бичгээ мартваа. За тэгэхээр би энэ хүү аяллаа 7 кг-ийн өөрөвчтэй аялал гэж нэрлэмээр байгаа. Яагаад 7 кг бэ гэвэл бид нар тийзээ авахдаа хамгийн хямд хатуу нөхцөлтэй тийзээ авсан. Ямар ч канселдах, цаг хугацааг урагшлуулж хойшлуулах боломжгүй мөн яг 7 кг гар тийшийг л зөвшөөрдөг. Өөр ямар ч ачаа тийшийг зөвшөөрөхгүй ийм хатуу нөхцөлтэй тийз авсан байна. Тэгээ хамгийн инээдтэй нь гэвэл бид нар уул нь 2 сарын 5-ны тийз дахиалсан байхгүй юу? Kiwi.com гэдэг аппликейшнаас WetJet гэдэг Вьетнамын агаарын тээврийн компани тийзийг захиасан. Тэгсэн чинь гинтгэн мэйл ирээд та нарын тийзийг 2 сарын 4-нд болгож өөрчиллөө гэдгсэн. Тэгээ бид нар ингээд хугацаа өөрчлөгдсөн учраас бид нар ямар нэгэн нөхөн олгоор авах боломжгүй мөн тийзээ цуслахч боломжгүй ийм хатуу нөхцөлтэй тийз захиалсан учраас явхаас өөр аргагүй болсон. Тэгээ энэ тийз маань болохоор ирж очих хоёр тал нь 201 мянган вон байсан. Хэдэн 100 вонтой 202 мянган вон гэдээ ойлгочих болно. За тэгээ хоолгүй. Тэгээд гэтээ энэ тийзийг дахиасандаа ерөөсөө харамсахгүй байгаа. Учир нь гэвэл аяллаа маань илүү сонирхолтой болгож өгсөн. За тэгээ юмыг яаж мэдэх үү гэд сэрэмжлүүлээд хэлэхэд яг энэ WetJet-ийн нислэг болвол бүр 3 цагийн өмнө нисчдэг тохиолдол байдаг гэсэн. Аялагч нарын сэтгэлдлүүдийг уншихад 3 цагийн өмнө ингээд зорчигч хаяад ниссэн тохиолдол байдаг. Тэгээд ингээд эргүүлээд нөхөн төлбөр авах гэхээр бид нар ингээд мессеж зээ ингээд Вьетнам хэл дээр мессеж зээ ингээд хайчдаг тохиолдол байдаг гэдгсэн. Тэгээд бид нар жоохон айцтай нэлээ эрт очих хэрэгтэй гэж бодож исэн. Гэхдээ бид нар яг нислэгтэй болол амжиж суусан. Манай нислэг баг зэрэг хоцроод ниссэн. За ингээд 3 цаг 50 минутын нислэгийн дараа бид нар Вьетнам улсын Дана хотод буусан байгаа. Тэгэл буугаад бас нэлээд санаа зовж ирсэн. Яг гэвэл эн чинь хинж очиж үзээгүй шинэ газарт ингээд анх удаа бид нар ирж байгаа штэ. Тэгээд явхаас өмнө мэдээж нэлээд судалж байгаа. Аялагч нарын сэтгэлдлийг бас нэлээд уншиж байгаа. Тэгсэн чинь хил дээр нь ингээд quick pass гэдэг шууд ингээд алгасаад явдаг. Мөнгө төлөөд гайлаар ингээд хурдан гардаг тохиолдол байдаг гэд уншижсэн хгүй. Тэгээд нэлээд очиртой байх бахтаа гэсэн сэтгэл зүйн бэлтгэлтэйсэн чинь сансныг бодвол амар хурдан гараад ирсэн. Тэгээд олон цонхон дээр зэрэг аваад айгүй хурдан гараад ирсэн. За ингээ Вьетнам улсын Дана хотод бууцгаалаа. Моцод надад бүр амар гоё. Нэг гоё балид очсон юм шиг санагдаад хаа. Балид очиод үзсэн юм шиг ярьлаа. Өөрөө бодохгүй мэй. Энэ чи фильтртэй. Зурган дээр бас фильтртэй гоос чинь. Хөө энэ сая хүмүүс тамагтаад байгаагүй мó? Тийм байлгүй дээ. Чи гэсэн нүхийн юм. За ингээд Дана хотод бууцсан байна. За тэгээд нөгөө машина хүлээгээд Grabber шууд такси дуудсан. Нэлээ удаж ирдэм юм шиг шүү дээ. Энэ хоёр ч гэсэн амар удаж яаж ш. Одоо ингээд такси Grabber дуудаад ингээд ирээд аваа авчт юм байна. За тэгээ Солонгосоос аялах байгаа хүмүүст болвол Како такси бас Дана хотод, Хана хотод үйлчилдэг юм байлээ. Тэгэхээр Grab юм уу, Какотойгоо дансаа холбоод та нар
шууд таксигаа дуудаад явчих болно. Яг энэ үед бол бид нар банкнд очиж мөнгөө солиулаагүй яг Grab гэдэг аппликейшнаараа таксигаа дуудаад бидний мөнгө нь болохоор Солонгос воноор шууд гараа явж исэн. Онгоцны буудлаас бидний захиалсан буудал хүртэл 5,000 вон орчим мөнгө гарч исэн. За анхны сэтгэлээ болно. Амин халуун байдлын богцолж За тэгээ бид нар болохоор яг хүний 500 мянган вон нийлүүлээд явсан. Энэ болохоор тийзнээсээ гадна яг Вьетнамд одоо буудал, хоол, үзүүр үйлчилгээ бүх юмдаар зарцуулах мөнгөө гэж бодоод хүн болгоно 500 мянган вон буюу 2 сая воныг доллар болгож солиулаад аваа явсан байна. За тэгээд энэ хамгийн анхны данаанд очиж байгаа энэ буудлыг бол бид нэр Солонгосоос захиалсан. Тэгээд бусад буудлуудаа бол яг тухай бүрд нэг хоногийн өмнө хэдэн цагийн өмнө захиалаа явж исэн. Учир нь гэвэл бид нэр Insta, Facebook эднэрээс Reels үзээд урчилж буудал захиалаад яг яваад очингууд нь ингээд өрөө байхгүй энэ захиалгаа цуцлаа гэсэн тохиолдлууд амар их гардаг гэдэг сэтгэлдлүүд, комментууд амар хонсон учраас за юмыг яаж мэдгүй яг тухай бүрдэн захиалаад явъя. Бидэнд ингээд бас буудалтай асуудал үүсгээд явж явах цаг байхгүйгээд тэгээд тухай бүрдэн захиалаа явжсэн. Энэ буудлыг болохоор Солонгосоос захиалсан хоногийн 37 мянган вон үнэтэй юм 2 өрөө захиалсан байна. За тэгээ энэ буудал маань зураг нь бол үнэхээр гоё дээрээ дотроо 2% байсан. Одоо ямар буудал орж харцгаая. Юуги? Баян гой зургатайсэн чинь. За энэ машин юм шиг. Мант хогных нь юу вэ? Энэ тараад энэ хаалга. За тэгэл таксинаасаа буугаад буудал руугаа орох гэсэн чинь зурагнаасаа шал өөр байсан. Уулын зурган дээр бол бид нар 37 мянгаар амар гоё буудал захиалчлаа гэж бодсон байхгүй юу? Тэгсэн чинь айгүй сонирн байсан. За гоо. Жоо. Вау. Галзуу мохоо. Not bad. Нистэж мохоо. Супер яа. За баананд орохгүй юм байна. Зүгээр шавар хийлээ байна. Хөөе камер дээр бүр амар. Хонаас очихгүй. Энэ миний хахад. Гайчгүй. Ой кийг Яг 80 оны явахтай болно шүү дээ. бид нар өнгөрсөндөө идээд өччих байгаа юм. Цаг хугацаагаар аялж ийн гэдэг. За тэгвэл банк руугаа явах юм уу те? Тэгээ мөнгөөс олвчаа сайхан хоол идээд өнөө. Энэ байшин яг кинонд гардаг South America юм шиг санагдав. За тэгээ бид нар банк руугаа явахаас өмнө буудлынхаа дээвэр дээр топ дээр байдаг бассейныг үзэхээр шийдсэн. Энэ буудал маань болохоор дээвэр дээрээ бас дотроо 2 бассейнтай байсан. Тэгээд дээшээ дээвэр рүү гарч ирээд дахиад шок. Яасан гэхээр гэдээ далаа. Далаа дийсоо юу? Тэгээ энэ буудлыг анх захиалахад ингээд зурган дээр болохоор яг энэ бассейнаас далаа харагдчихсан байхгүй амар гоё. Тэгсэн чи яг бодит байдал дээр ерөөсөө далаа харагдахгүй баахан байшингууд байсан. Тэгээд эцэстээ бид нар фотошопын эдитлсэн зурагтанд худалдуулснаа ойлгосон. За гэхдээ яг тэ 37 мянгаар бассейнтай бас өглөөний цайтай буудал юм чинь өглөөний цайнд ажгуулах гэж найдаж байна. За ингээд банк руу явцгаая. За ингээд бид нар Данаа хотод байдаг Солонгосын Өрийн банкн дээр очиж доллараар дом болгож солиулсан. Учир нь юу гэвэл хуурамч мөнгөнд дэвсгэрт өгөх тохиолдлууд зөндөх байдгаа гэдгийг сонссон. Уул нь холигдуулахгүйгээд хаширлаад л яваад байгаа юм. Гэхдээ л бас хөөрхөн холигдуулах гадж байгаа мөгүй ч мэдгүй. За тэгээ Өрийн банкны ажилтангаас бид нар дажгүй хоолны газар хаана байдаг вэ гэж асуусан. Тэгээд
нэлээд алдартай бас дуулчид нэлээд ордог тийм хоолны газар бид нар зааж өгсөн. Энэ Үри банкнаас 20 минут алхаад байдаг гэд бид нар алхаад очихоор шийдсэн. Нэрээ Үри банкны ажилтан бас Солонгосоор ирдэг. Бараг Солонгос хүн байсан баг шүү. За тэгээд энэ Данаа хотод чинь зам гарна гэдэг бол үнэхээр челленжтэй, амар асуудалтай байсан. Монголын замын хөдөлгөөн гэдэг чинь бол энэ Вьетнамын хажууд бол бүр ерөөс хүүхдийн тоглоом, гэрлэн тохоо мохоо бол бараг байхгүй гэд хэлчихэд буруутахгүй дээ. Нилийн том уулзуурууд дээр л гэрлэн тохоо харагдж исэн. Ихэнхдээ бол гэрлэн тохоо байхгүй. Тэгээ би энэ нэг ахаар ингээ бамбай хийгээ гарчиж байгаа байхгүй юу? Нөгөө ах нь байн над руу хараад хөөрөр нь халахвч хийгээ гарсныг анзаараад ах шиг байгаа юм. Тэгээ миний хойноос нөгөө хоёр манд гараад ирсэн. Аталиасан гэж хамгийн бяцхан маань зам гарч чадахгүй тийм чи үлдчихсэн. Бид нар дооглоо буцаж явах уу? Очиж авчрах уу гэж бажит л харин нэр зөргөөр өөрөөгүй гэд гараад ирсэн. Тэгээ би бодсон байхгүй юу? Вьетнам улсын газар нутгийн хэмжээ нь хэд юм бол, хүн амынхын тоон хэд юм бол, ер нь ямар нэгтаршилтай болоод замын хөдөлгөөн ийм амар ачаалттай байдгийн болоо гэж бодоод тэгээ интернетээс хаагаад үзсэн чинь газар нутгийн хэмжээгээр Монголоос 5 дахин жижигхэн. Хүн амынхын тоон Монголоос 20-30 дахин их. 100 сая хүн амтай гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр угаасаа ийм амар байхын ч аргагүй юм байна. Мотоцикл унахын ч, энэ байк унахын ч аргагүй юм байна. Манай Монгол шүү хүний толгойн тоогоор машин унах юм бол угаасаа энэ газар нутагт багтахчгүй юм байна гэдгийг ойлгож хүлээн зөвшөөрсөн. За тэгээд ингээд гудамжаар нь алхахаар ягуу үний зам гэж юу нь бол байхгүй. Бүгд битүү мотоцикл. Би ч тэгээ яах вэ бас номын дэлгүүр ороод шагаал амжин энэгээр номын дэлгүүр орж ийн. Наач миний мэддэг хэл дээрх ном нэг ч байхгүйсэн. За тэгээд гудамжаар нь ингээд алхсан чинь битүү мотоцикл ягууныхын зам дээр тавьсан. Тэгээд л нөгөө мотоцикл байкнуудын дундуур шургаад наашаа чаашаа шүлжээд л ингээд явсараагаад нөгөө хоолныхаа газарт очсон. Тэгээд нөгөө хоолныхаа газрын хаягийг Google Map дээр хийгээ явж байгаа байхгүй. Тэгсэн чинь нэг юм сонин гудамж руу ороо явцсан. Бид нар бүр ингээд зөв юм уу буруу юм уу мэдэхгүй map-аа л дагаа явж байгаа байхгүй юу. Тэгээд амар сонин ер нь хоолны газар байхаар шинжгүй гудамж руу ороод бүр мухард нь очсон гэвэл яг уу. Тэгээд бид нар чинь бас н хөөрхөн алдартай дажгүй хоолтой газар гэсэн бидтэй гэл гайхаад бүр мухард нь хүрээд очсон чинь тэр мухард нэг ах дуудж идгийн гэ гараараа даллаад энд гээд тэгэл за энд хоолны газар юм байна гэд ороод ицсэн. За ингээд хоолны газарт орж ирсэн. За миний энэ блогч дээ тэмдэглэл гэхээсээ илүү бараг явсан сонин сайхнаа л найзтайгаа хуучилж байгаа юм шиг л юм болчлоо. За ингээд хоолныхаа газарт орж ирээд яг Вьетнам үндэсний хоол захиалсан. Тэгээ бид нэр энэ хоолыг яаж идэх учраа олохгүй гайхаад зөөгчөөр нь яаж идэхээ заалгаж идсэн. Ингээд зөөгч маань хоолыг яаж идэхийг зааж өгч байгаа юм. За ингээд бүгдийн ингээд давхарлаж тавьж агаад ороогоод модын суулаад тэр соуснд нь түрхээд өгч. Тэгээд бас олоогээ хамгийн залуухан хамгийн хөөрхөнд нөгөөд байгаамаа. Тэгээ бид нар нөгөө захиалга заалгаж идэхээс өмнө бүгдийг өөрсдийнх нь дураар идээ дууссан байсан учраас дахиад захиалсан. Тэгээд хоолоо дахиад захиалаад яг зааврынхын дагуу хоолоо идэж үздэхээсэн. Тэгээ манай хэдэд хоол нь бүр амар таалагдсан. Айгүй амттай юм байна гэд. Тэгээ би туршиж үзсэн. Яг зааврынхын дагуу бүгдийг хийгээд ороогоод гэтээ модын суулгахаа мартчихсан. Тэгсэн чинь надаа энэ хоол ерөөсөө таалагдаагүй. Тэгээд колоогоороо даруулсан. Дахиад нэг хадсан. Дахиад колоогоороо даруулсан. Тэгээ өөр бас нэг хоолноос намсаж үзсэн. Дахиад л колоогоороо дарууллаа. Манай хэдэд бодлол Вьетнам хоол айгу таалагдсан дажгүй юм байна гэдгсэн. За бас нэг өөр нэг хоол ирсэн.
Оо энэ арай дээр амттай юм байна штэ гэд тэгээд дахиад туршиж үзсэн. Тэгээд дахиад кола ороод харуулсан. За тэгээд миний идэх хоол ерөөсөө биш юм байна гэд би болвол кологоо угаад л суусан байдаг. Манай хэд бол бүгдийн дуустал нийцсэн. Маш их таалагдсан. Тэгээд нэг маань бүр цадцангуу дахиад идмээр байна гэсэн. За тэгээд энэ хоолны үн болохоор хоёр төрлийн хоол. Тэгээд тэр нэг шорлог шиг юм 10 ширхгийг тэгээд уух юмтаа нийтдээ 417,300 дон буюу солонгос мөнгөөр нэг 21,000 вон болсон байгаа. За ингээ хоолныхаа газраас гараад нэг 40 минут хэрэтэ алхаад ягаан сүм гэж байгаа гэдгсэн. Тэгээд тийшээ дахиад алхахыг гэд явсан. Тэгээ энэ чи гэрлэн тохио хараад бид нар амар баярсан. Тэгээ амьдралдаа гэрлэн тохио хараад баярлан чинээ бодож явсангүй. Гисэн чинь яасан гэж энэ Вьетнам улсад нэг тийм онгой байдаг юм байна. Та ногоон гэрлэр явна, шар гэрлэр явна. А бас улаанаар ч гэсэн явна гэдэг онгой байдаг юм байна. Тэгэхээр маш асуудалтай замын хөдөлгөөний дүрмэн асуудалтай улсаагаад гэтээ яг уу нэг тал нь ногоон гэрлэн дээр зогсож өгсөн л дөө. За ингээд Вьетнам улсын Данан хотын гудамжаар аялцгаая. За Данан гэдэг нэрний хувьд болохоор да гэдэг нь болохоор гол ус мөрөн, нан гэдэг нь болохоор том өргөн гэсэн утга санааг илэрхийлдэг. Тэгэхээр Данан гэдэг нь болохоор том өргөн, гол ус мөрөн гэсэн утга санаатай юм байна. За энэхүү Данан хот маань болохоор 1.1-ээс 1.2 сая хүн амтай Вьетнамын 5 дахь том хот гэж нэрлэгддэг юм байна. За тэгээ Вьетнам улсыг бол дотор нь 3 хуваадаг гэж байгаа. Өмнөд, хойд, төв. Тэгэхээр Данан хот бол төвд байрладаг. Энэ цэцэг одоо цөл дургасан сарнаа юу? Ямар ч гоё юм. За тэгээд алхаж явхад бол надад нэг төрсэн мэдрэмж нь болохоор машинтай ингээд зүгээр л дайраад өнгөрөхөөс илүү гудамжаар нь ингээд алхаад явах юм бол энэ улсын соёл, энэ улсын амьдралын хэм маягийг илүү их ойлгож таньж мэддгийм болов гэсэн бодол төрсөн. За тэгээд алхаа явж байхдаа бас дэлгүүр хошоо хийсэн, хоолунд эргүүлнэ. Ёо энэ кекнүүдийг харалдаа яг яа гэдэг юм бэ? Чимүүлэн үнэн гоё тхүү. Тэгээ эднэрийг хараад бид нар яг нэг шийдвэр гаргасан нь Вьетнам улсад заавшгүй кек идэж үзэх хэрэгтэй юм байна гэж бодсон. Учир нь гэвэл Вьетнам улс өөрөө Францын колон байсан. Франц улс өөрөө амттангаараа дэлхийд номер 1 штэ. Тэгээд одоо энэ дэлхийн хамгийн алдартай торт, кекний энэ pastry chef-ууд бүгдөө Францад очиж мэргэжилтэд дэвшлүүлдэг. Тийм болохоор ингээд энэчнээс заашгүй авч идъя гэсэн шийдвэр гаргасан. Тэгээд яг энэ мөчөд энийг авч идъя, энийг авч идъя би энийг идмээр байна гэж тэгжсэн. Тэгээд за буцахтаа бүгдөө гой кофе шоп орж идъя гэд ингээ өнгөрсөн байгаа. За энд бас нэг сонирхолтой ингээд бас хоол харсан. Энэ нь юу вэ гэхээр энэ дээр нэг юм өстэй юм шиг байгаа. Тэр одоо энд харуул энэ дээр нага 17,000 дон гэсэн. Энэ нь юу гэж хаан хатаасан мах гэсэн штэ. Тэгээ би энэнд юусоо итгэхгүй байсаахгүй гэсэн чинь хамт явж байгаа дүү маань болохоор үгүй манай ангийн Вьетнам надаа ингэж хэлж ийсэн энэ амар гоё амттай хаан хатаасан мах гэтгэжсэн. Тэгээ харахад амар сонио харагдаад би бас гэтээ авч идэх хүсэл төрөөгүй. За ингээл дов дамжаад гэдэг шиг байк моциклоос үлжээд бид цаашаа алхасаар энд одоо энэ дэлгүр мэлгүрлөө хараад юу ч ярьж явсан. Дэлгүр хошоо хувц хунарсал сонирхож явсан юм шиг байна. Их л гангаан дэгжин гоё л байсан юм шиг байна. За тэгээд ингээд цаашаа алхаж исэн чинь бас амар сонирхолтой санагдсан юм. Ингээд амар гоё байшин мөртлөө амар мөөгөн зөрчсөн. Бүр гаднаасаа ингээд битүү хөгжсөрсөн ийм байшингууд байсан.
Тэгээ энэ чи одоо хүмүүс яаж амьдэрдэг юм бол ямар сони юм бэ гэд бид нар ингээд заагаад яриа явж исэн. Тэгээд бас энэ чи ингээд хүүшидэнд Apple Center штэ гэд зааж исэн. Ямар сонин хөгжөрцөн тэлбэрцэн нурах байгаа юм шиг байшин дотор байд юм бэ гэд ярьж исэн. Гэтэ энэ яг албан ёсны дистрибьют нь бол биш юм шиг байгаа юм. Зүгээр хувь хүмүүс л ингээ хаяг тавьчихсан юм шиг байгаа юм. Яг албан ёсны байгууллага нь биш юм шиг санагдсан. Тэгээд хичнээн амар мөөгөн зөрчсөн хичнээн гэд хуучны барилга байсан ч гэсэн вьетнамчууд бол мод ургамал цэцгээр үнэхээр үзэсгэлэнтэй болгож засаж чимэглэж чаддгийм байдгийг бас энэ чинээс ойлгосон. Маш их цэцэг ургамаллаар ингээд байшин барилга байгуулгаад чимдэг. Тэгээ аргачгүй үстэй өвлөө үйлдвэрлэхгүй юм чинь те. Тэгээ бас амар санагдсан юм. Энэ хараа ингээ гэрлийн шонгоос нь ийм амар их утас ингээ тасраа тавьсан. Эдгээр одоо тог моггүй тэгээ ийм шон бид нартай бүр амар их таарлцсан. Тэгээ бид нар бүр энэний хайдугаар ингээ тойрч гарах болгондоо ямар амар юм бэ эдгээр нь одоо аль нэг нь тогтой байвал яана гэд үе өвөө надтай мэдлж чинь. Тогтой байвал яана гэд амар айж исэн. Иймэрхүү ийм тасарсан утастай шонгууд амар их байсан. Энэ аюулгүй ажиллагаа байдгүй махтаг амар гайхаж исэн. За энэ байшин бас амар их анхаарлыг манд татсан. Тэгээ бид нар энэ айгу баян айл баха гэд тэр гадаа байгаа тэр нэг хүнийг энэ айлын хамгаалагч юм бахтаа гэд бодсон ч харин банкны хамгаалагч байсан мэлээ. За ингээд нөгөө алдарт ягаан сүм Pink Cathedral дээр ирж байна. За энэ ягаан сүм буюу Данаан Cathedral маань болохоор зурчдын заавал үзэх ёстой нэгэн спот байгаа. За Христийн католик шашны сүм боловч яг ороод үзэх юм бол яг Христийн шашин ч юм уу, Буддын шашин ч юм уу ийм холимог зүйл анзаарэгдэжсэн. За 1923 онд Францын колоничлын үед баригдсан Данаан хотын цор ганц катедрал буюу католик сүм байгаа. За тэгээд энэ холимог байдлыг хараад гайхаад ингээд судлаад үзсэн чинь Вьетнам улс бол өөрсдөө буддын шашинтай мөн өвөг дээдсээ хүндэтгдэг тийм ёс заншилтай. Тэгээ хэдийгээр ингээд Европын соёл иргэншил орж ирээд католик шашинтай болсон ч гэсэн католик шашинтаа бол энэ буддын болон өвөг дээдсээ хүндэтгэх ёс уламжлалаа шингээж ингэж холимог болгож авч үлдсэн ийм сонирхолтой газар элэ. Тэгээ ингээ уншиж байгаа зүйл нь ч гэсэн яг нэг буддын ном шиг сонсогдож исэн. За яг ингээд Христийн загалмайн урдалд болохоор нэг юм байфер шиг байгаа хгүй тэрэн дээр ингээд луу төрслөгдсөн байсан. Тэгээд би гайхаад Христийн шашин болохоор луу нь болохоор тийм муу талыг илэрхийлдэг. Гэхдээ энэ Азад болохоор тэр тусмаа одоо энэ Вьетнам, Камбож гэх мэтийн газар тариалан эрхэлж амьдардаг энэ улсуудын хувьд бол луу бол сайн одоо хур бороо бэлэгддэг ийм сайн бэлэг тэмдэг гэдэг. Тэгээ яаж яг энэ католик сүм дотор энэ лууг ингэж авцалтууд тавьсан болов маш гайхажсэн. За энэ нөгөө ягаан сүм маань бол гаднаас харагдаж байна. Яг тэр загалмаан дээр орой болохоор нэг азарган дахиа байдаг. Тэр азарган дахиа нь болохоор ингээд салхины чигийг заадаг. Мөн энэ бол Петр элчийг бэлэгддэг. Дахиад онгодох домогтой холбоотой. Мөн энэ ягаан сүмийг бол дахианы сүм гэж бас нэрлэдэг. За энд нэг юм жижигхэн агууч юм шиг юм зүйлээсэн. Гэгээ Мариагийн хөшөөтэй. Тэгээ жижиг усан ориглууртай. Тэгээд энэ усан ориглуураас нь болохоор бас нэг ариун ус ингээ гард юм шиг хүмүүс очоод ингээд амсаад одоо биднэрийнхаар бол аршаан ч юм уу
гээд амсаад магнада үргээд норгоод ингэжсэн. За тэгээ энэ чи бол гигантнуудын ингээд нэр төрсөн сар өдрүүд байх шүү байсан. За яг энэ хүү сүмийн төв хаалганы их зурдаас ингээд баруун зүүн хоёр буланд нь болохоор хөшөө байдаг. А энд одоо харж байгаа бол Гэгэ Мари буюу Гунигт Маригийн хөшөө байна. Цовдлогдсон Иесусыг үр дээр тэрвэрсэн байна. А нөгөө талд нь болохоор Гэгийн гэр бүл гэх нэртэй хөшөө бяцхан Иесус, Мари, Йосефийн мужааны үйл хэрэг хийж байгаа хөшөө байна. За энэ бол нөгөө алдарч Dragon Bridge 2013 онд нээлттэйсэн 666 м урттай. Хагасаа бүтэн сайнд болохоор гал болгон усаар цацардаг ийм гүр байна. Тэгээ энэ лун гүр нь бол Вьетнам улсын бахархал гэж байгаа. За тэгээ хийсэн ярьсан ёсороо бид нар бол Микэ бичийн ойролцох байдаг нэгэн кафед орсон. За тэгээд энэ кафед ороод хүн болгон 2 торт, 1 уух юм захиалсан. Ингээд Франц технологиор хийгдсэн нарийн бов итгэр шийдсэн байгаа. Ёо, круассан нэтер харагдаж байна. Амар амттай байсан. За тэгээд энд болохоор бид нар 739 дом буюу ойролцоогоор 36 за 40 мянган воноор ингээд юм нарийн бов болон кофе авч уусан байгаа. За тэгээд энэчнээс ингээд нарийн бов кофе авч уугаад манай хэд маань буугаалаа суусан. Би ч яах вэ? Онлайн хичээлтэй юм болохоор хичээлээ заагаал кофегоо уугаад хаяа нэг халбагдаад суусан. Тэгээд энэчээ миний хичээл болохоор яг 1 цаг онлайн хичээл орсон. Тэгээд хичээлээ заад дуусчаа бид нар энэчнээс гарах болсон. Тэгсэн чинь манай нэг маань амар сайхан сэтгэлтэй хэдүүлээ энэ бид нар ингээ гадаан суусч ууж идсэн байхгүй юу? Гадаан ингээд сууж агаад юмаа ууж идчихэд явах гэсэн чинь амар сайхан сэтгэлтэй нэг маань хэдүүлээ энэ ая тав мавыг оруулаад өгчий гэд айгуу нөгөө трейдер ингээд өгрөөл босон чи бүдрээд унчтий. Тэгээ бүр нэг стаканыг хагалцсан төхөө. Тэгээ бид нар одоо тэр стаканд хитэн төгрөг нэх бол гэсэн чи харин биднээс мөнгө нэхэхгүй харин биднэрт хөлн дээрээ жин тавиараа гэд мөс өгсөн. Үнэхээр сайхан сэтгэлтэй арт юм байлээ шүү. За тэгээд мэдээч хичээл зааж бөөн юм болсон болохоор орой шөнө болчихсон. Тэгээ бид нар Микэ бич дээр очиж давлгаагаар тогтсон. Тэгээ дараа нь бид нар дэлгүүр орж жоолж уулхан идэж уух юм аваад будал дээр очисон. Энэ хэд пүүлд тоглоод би харин онлайн хичээлээ засаар л исэн. За тэгээ өнөөдрийн төсөв магадгүй 2 сая дом буюу 100 мянган вон байсан бах. За ингээд дараагийн бичлэгээр уулзлаа. Баяртай. Бай бай.